Төдрийн салбарын хэмжээгээр 30 орчим мянган ажиллаж байгаа. Бид бол энэ системээр харахаар хамгийн чухал нь хүн байгаа тийм. За хүний хамгийн чухал нь эрүүл мэнд. Тийм учраас хамгийн чухал нь гэдэг энэ аяныг санаачилсан. Ингээ санаачилсан аяны маань хүрээнд төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар маань өвлийн одоо эдэр 9-ийн хүүтэнд цас жавар дунд хаврын хавсраг дундуур ингээ Монгол орноо тойроод хилчидтэй шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагынхаа цагдаагийн байгууллага гэдэг ер манай хууль зүйн төдрийн яамны харьяаны бүх агентлаг байгууллагуудын энэ эрүүл мэндийн эртэлрүүлгийн онцлогоо үзлэг хийгээд за энэ тэнцэнээс онцлогдсон энэ хүмүүсийн авчирч эмчлээд ингээд маш сайн үр дүнтэй юм боллоо. Цаашдаа бол энийг тогтмол явуулж явах хэрэгтэй байна. Гарсан үр дүн дээр нь бид нар аль багчдынхаа эрүүл мэнд рүү чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн ийм дүгнэлтэнд өрч байна. Бүсчлэлээрээ сая дүгнэлтүүдийг гаргачихсан байна. Энэ өвчлөлт тэргүүлж ингээд тухайн бүсчлэл дээр нь яг эрүүл мэнд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг яаж хэрэгжүүлэх вэ? Зарим хүмүүсийн голлын төвчрээд ижилж байгаа маань тэнд нь эмчилэх боломжтой өвчлөлтүүд яаж вэ? Тийм бид нар тэнд нь эмчлэх болцоотой өвчнүүдийг бол яг бичиж өгöd. За Улаанбаатар хот дээр жимжлэх шаардлагатай өвчтнүүдийг бол албаагчдыг авчирч эмчлэх гэсэн дараалал явуулсан. Тэгээд нэлийн анхааруулжтай тийм статистик мэдээнүүд гарч байгаа. Жишээлбэл 3.1 нь илүүдэл жинтэй байна. За чихрийн шижингийн эрсдэл өндөр байна. Нэн ялангуяа энэ албаагчдын маань сэтгэл зүйн байдлын хувьд сэтгцэн эрүүл мэндтэй холбоо сэтгэл зүйтэй холбоотой анхаарах асуудлууд их байна гэсэн ийм асуудлууд гарч байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг удаагийн ингээд яваад өнгөрөх эртэлрүүлгийн арга хэмжээ биш. Энэ дээр үндэслэлээ төлөвлөгөө гаргана. За хууль зүйн төргийн сайдын хувьар албаагчдаас албан даалгавар гаргасан. Эрүүл мэндийн чиглэлээр яаж одоо бие байлдраад хэрэгжүүлэх үү гэдэг чиглэлээр явг анхаарч ажиллах уу гэдэг удирдлагууд нь хандсан юм албан даалгавар гаргасан. Цаашдаа энэ эдгээр албаагчдаа сайн онцлогдсон албаагчдын эрсдлийн үнэлээд явах. За тэгээд шаардлагатай албаагчдыг Улаанбаатар хотод авчиж эмчлэх гэсэн энэ дараалтын ажлуудыг хийж хэрэгжүүлдэг гэсэн ийм төлөвлөгөөтэй байна.